Өдрийн мэнд төргий ТV телевизийн цаг тутмын мэдээ эхэлж байна. Студиуд Бацуур мэдээллийг танилцуулна. 4-р сарын 25 буюу эх пүрэв гарагт нийслэлийн гамшигаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулна. Иймд 25-ны өглөөний 7-оос 10 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах юм. Иймээс гадаад дотоодын нийслэлийн засвар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоож онгоцноосоо хоцрохгүй байхыг автотээврийн үндэсний төвөөс анхааруулжээ. Үүнтэй холбогдуулан хотын дарга амар сайхан нийслэлийн хэмжээнд 4-р сарын 24-өөс 26-ны хооронд 3 хоног арх сактууруулах ундаах худалдаалахыг түр хоригсон захирамж гаргалаа. Мөн бүх нийтийн ажлын цагийг 10 цагт эхэлж 19 цагт дуусгахаар боллоо. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд энэ онд 1 сая хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах юм а. Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 32.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 2 тэрбум төгрөгийг нь зарцуулаад байна. Энэ онд эрүүл мэндийн салбарынхан элэгний Д вирусын эрт илрүүлэг онцлогоог эрүүл мэндийн даатгалд хамруулж шинэ эмчилгээг эхлүүлэх зорилт тавьжээ. Өнгөрсөн онд БЦ вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд 15-аас дээш насны нийт 695 мянган хүн хамруулахаас 510 мянган хүнийг хамарчээ. 2020 он гэхэд 2.2 сая иргэнийг гепатитын БЦ вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах юм байна. Налах дүүрэг үйл ажиллагаа явуулдаг уурхайд 4-р сарын 20-ны орой осол гарчээ. Налах дүүргийн онцгой байдлын хэлтэс дуудлагын дагуу очиход уурхайд нуралт үүсэж 4 иргэн 377 м-ийн гүнд дарагдсан байжээ. Эдгээр иргэнийг авран хамгаалахаар онцгой байдлын 44 албан хаагч, түүнчлэн эмч, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилтнууд нийт 76 хүн 7 цаг ажилласан ч ослын улмаас 3 хүн амиа алдаж, нэг иргэнийг 9 минут гарган эмнэлэгт өргөжээ. Осол босон орчинд хүчил өргөчийн хэмжээг шалгахад 20% тавьжээ. Өчигдөр буюу Нэм гарагт болж өнгөрсөн Украины ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлчийн шатны санал хураалтын урьдчилсан дун гарлаа. Энэ удаагийн сонгуульд хошуу урлагийн жүжигчин 41 настай Володимир Зеленский 73 орчим хувийн саналаар ялжээ. Улс төрийн туршлагагүй тэрээр Украины телевизийн Автомны зарц цуврал кинонд санамсаргүй улсын ерөнхийлөгч болсон жирийн багшийн дүр тоглож алдарсан юм а. Санал хураалтаас 2 хоногийн өмнө болсон мэтгэлцээний үеэр Зеленский "Би бол улс төрч биш, би бол тогтолцоо гэмтхийг зорж буй жирийн гэж өөрийгөө танилцуулсан байна. Жууд гаралтай Зеленскийн хууч мэргэжил эзэмшсэн боловч сүүлд шоу бизнест амжилт олох болсон хүн юм. Анх тэр 2006 онд Украины одтой бүжиггүй шоунд оролцож олонний танил болсон байна. Үүгээр цаг тутмын мэдээ өндөрлөж байна. Хөрвүүлүүлэн цагаагаар мэдээлэлд анхаарлаа хандуулно.